Сайн байцгаана уу? Баянуулын аймгийн хүүхд хэрүүл үйлчлэл хамгааллын газрыг нэрвдэх хүүхдийн ирээдүйн төлөвлөгөө подкаст нэвтрүүлгийн ээлжид дугаарыг хөтлөх Баянуулын аймгийн хүүхдийн зөвлөлийн тэргуун Муратбек авахтай сэл миний би та бүхэндээ мэдчилж байгаадаа таатай байна. Өнөөдрийн подкаст нэвтрүүлгийн маань зачин болох хурдан клубын тэргуун Агата байна. Та өөрийгөө товчхон танилцуулахгүй юу? За сайн байцгаана уу? Намайг Агата гэдэг. Баянуулын аймгийн ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 11 дугаар ангийн сурвалжлагч. Засаг даргын дэргэдэг мэдээлэл технологи хурдан клубын тэргүүнээр ажиллаж байгаа. За хурдан клуб хэрхэн байгуулагдсан бэ? Улсын хараа 2050 шин сэргэлтийн бодлогод тусгагдсан цахим үндэстэн болох арга хэмжээг эрчимжүүлэх хүрээнд нийгмийн эдийн засгийн бүхэл салбарыг мэдээлэл технологийн мэдлэгтэй болгох, инновац хийх чадвартай, бүтээлч иргэдтэй болгох, нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх үе шаттай зохион байгуулалт байгаа. Тэгээд засаг даргын дэргэдэг мэдээлэл технологийн хурдан клуб 21 аймагт хэрэгжиж байгаа. Энэ жил манай аймагт хэрэгжээд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хурдан клуб яг ямар чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг вэ? Манай хурдан клуб Ахлан ангийн сурагчдын мэдээлэл технологийн ур чадварыг дээшлүүлэх үүднээс Ахлан ангийн хүүхдүүд маань удирдах байгаа. Үүнээс гадна засаг даргын тамгын газар буюу төрийн цахим үйлчилгээний байгууллага бидэнтэй хамтарч ажилладаг. Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга, дахаан дарга бидний иргэдэд чиглүүлж ямар ба үйл ажиллагааг маань дэмжиж явдаг. Танай хурдан клуб өнөөдрийг хүртэл ямар үйл ажиллагаа зохион байгуулсан бэ? За 2025 оны 5 дугаар сарын 5-нд албан ёсны нээлттэй хийж 175 гишүүнтэй батламжаа гардуулж өгсөн. Үүний дараагаар бидний анхны үйл ажиллагаа аймгийн хэмжээнд e-спортын тэмцээнийг амжилттай зохион байгуулсан байгаа. За үүний дараа бид нийгэмд цахимд эерэг давлгаа үүсгэх үүднээс толгох нуурын эрэг дээрх хог хаягдлыг цэвэрлэх хаяг нүүрнүүлсэн байгаа. Би зөвхөн мэдээлэл технологийн клуб гэдгээс гадна бас бусад сайн дурын үйл ажиллагаанд бүгдийг нь хамруулж ажилладаг байгаа. Танай клубын гишүүд хөвчлэн ямар насныхан байдаг вэ? За манай хурдан клубын хүүхдүүд ихтэй бол өсвөр насны хүүхдүүд байдаг. Яагаад өсвөр насны хүүхдүүд байвал өсвөр нас бол бидний яг хөгжиж яг мөрөөдлөө биелүүлэх амар тал талын боломжууд нээлттэй байдаг. Өсвөрийн насны хүүхдүүдийг цаг завын амар үр бүтээлтэй, чөлөө цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх үүднээс өсвөр насны хүүхдүүдийг татаж оруулдаг байгаа. Подкастыг сонсогч хүүхдүүдэд хандаж юу гэж уриалмаар байна? За хүүхэд бүр өөрийн үзэл бодол, мөрөөдөл чадвартай байдаг. Харин тэр бүх чадвараа нийгэмд эерэг өөрчлөлт авчрах тулд заавал оролцох хэрэгтэй. Тэгээд хүүхдүүдэд уриалж хэрэгтэй, өөртөө итгэлтэй байгаарай, идэвхтэй оролцоод бусдад эерэг нөлөө үзүүлдэг нэгэн байгаасаа гэж хэлээ. Тэгээд манай хурдан клубод элсэж орохыг хүсдэг хүүхдүүд байвал бидний хаалга үргэлж нээлттэй байдаг. Бидний Facebook хуудас болон Instagram хуудастай холбогдож оролцож болно. За чи аймгийн хүүхдийн зөвлөлийн тэргүүний хувьд хүүхдүүдийн оролцооны талаар юу гэж уриалмаар байна? За юуны өмнө манай Баянуулын аймгийн хүүхдийн зөвлөлийн талаар нэг товчхон мэдээлэл өгье. За хүүхдийн зөвлөл гэдэг бол хүүхдүүдэд тулгамдж байгаа асуудлуудыг холбогдох байгууллагуудад, албан тушаалнуудад хүргэх зорилгоор ажилладаг. Ер нь бол оролцсон хүүхэд бол хөгжсөн хүүхэд хамгаалагддаг гэж бид хэлдэг. Ер нь бол хүүхэд оролцох юм бол аливаа нэгэн ур чадваруудыг эзэмшиж авдаг. Жишээлбэл илтгэж чадвар нь нэмэгддэг, багаар ажиллах гэх мэт чадруудыг өөртөө өөрөмшүүлж авдаг. Ер нь тийм им клуб аль эсвэл зөвлөлд илснээр хүүхдүүд тийм олон талын авяас чадвартай болдог. Мөн манлайлагч хүүхдүүд бол тийм оролцоонд оролцсон хүүхдүүдээс бол гардаг байгаа. Манай Баянуулын аймгийн хүүхдийн зөвлөлд эсгийг та хэд маань хүсэж байгаа бол өргөдлөө явуулах боломжтой. За та ингээд манай хүүхдийн зөвлөлд орж ирлээ гэж бодоход нийгэмд хөөхд багчуудад хувь нэмрээ оруулахыг заавал зориорой. Яагаад гэвэл зарим хүүхдүүд маань яг хичээд идэвхгүй яваал байдаг. Гэхдээ яг нийгэмд хувь нэмрээ оруулан гэсэн тийм бодлоготойгоор, тийм зорилгоор хөлцөн ирээрэй гэж хэлмээр байна. За тэгээд бид бас хурдан клуб, хүүхдийн зөвлөлийн клубнууд ерөнхийдөө бол чиглэл нэг штэ. Хүүхдийн зөвлөлтөд цаашдаа үйл ажиллагаа хамтран ажиллахыг хүсэж байна. За манай хаалга бол үйл нээлттэй байдаг шүү. За баярлалаа. Ирээдүйн төлөвлөгөө подкаст нэвтрүүлгийн маань ээлжид дугаар инх хүрээнд өндөрлөж байна. Дараагийн ээлжид дугаар хүртэл түр баяртай.
Тэгш оролцоо хязгааргүй боломж. Баярлалаа. Баяртай.